Да. Энэ томооч хоногжуудын хаварлага зарлагыг зөв тооцсон байх тал гэж би бодол суугаад байна л да. Би энэ их хурлын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч асуудал ярих хэрэгтэй. Энэ эрхийнхээ талаар энэ Эрдэнэ төлөвлөрийн татвар төлөлтийн байдлаар татварын ерөнхий газар бус газруудаас мэдээлэл авсан. Намайг баргалж ойлсрон хувилдчлээгээд энэ элбэгдорж өнөөдөр юм ярьчихсан юм аа. Би ойлсронтой хувилдад 40% авчихсан юм хаашаа юм. Юу яриад байгаа юм. Надад засгийн газарт байхгүй мэдээлэлүүд хүртэл байна шүү энэ асуудлаар. Мэдээлэл байна надад. Хангалттай нотлох баримтын хэмжээнд үнэлж болох мэдээллүүд байна. Энэ Эрдэнэтийн 49%-ийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь элбэгдорж өөрөө 6 сарын 23-нд Ташкентад 3 улсын төрийн тэргүүний уулзалт болоход Худалдаа хөгжлийн банкны орхон очиж эцсийн цэг тавьсан. Би энийг л хэлсэн. Одоо мэдэн бодлоод аж хэрэггүй. Эрдэнэтийн татвар төлөлтийн байдал энэ надад биш намын бүлэгт татварын ерөнхий газрын гаргаж өгсөн энэ тоонууд байна. Улсын төсөвт төлөгдсөн татварын хэмжээ. Эрдэнэт минийх бол 8 сарын байдлаар авч утсан дооцон дээр 20 тэрбумыг оруулсан байсан юм энэ жил. 9 сарын байдлаар Эрдэнэ төлөвлөр 54 тэрбум төгрөгийн татвар оруулсан байна гэж л татварын ерөнхий газар тайлан гаргаж өгсөн байна да. Нодлон жил 323 тэрбум төгрөг төлж ирсэн. 300 бараг дутуу гэсэн үг. Төлөгдөг. Энэ татварын ерөнхий газрын дансанд орж ирсэн мөнгө чинь буцаж энэ цайдан тэтгэмжүүлж гардаг л эдэн шүү дээ. Тэгэхэд Эрдэнэтэй ажиллах нь үйл ажиллагаа явуулж байгаа оюу толгой 278 тэрбумыг л төлчихсөн байна шүү дээ. Энэ 9 сарын мэдээгээр. Энэ урьдчилгааны тухай яригадаад байгаа юм. Эрдэнэт 70 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлсөн гэдэг. Оюу толгой 140 тэрбумыг нуудлан төлсөн. 140 тэрбум нуудлан төлсөн оюу толгой энэ жил дахиад 278-ыг л оруулчихад байна да. 278 54%-ийн хооронд асрыг зөрүү байгаа үз. Тийм учраас би энэ хэлэлцүүлгийн хувьцад энэ томооч хоногжийнхээ орлого зарлагыг сайн авч үзхийг би байнгын хооронд санал болгож байна. Энэ асуудлаа хэлэлцье. Одоо энэ бүлэглэлд амжсан энэ луйра хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна. Өчигдөр хоёр сэтгүүлчийг надаас 45 сая төгрөг авч нэвтрүүлэгт орсон гэж гүтгэхэд өнөөдөр орой Худалдаа хөгжлийн банкны орхон Эрдэнэтийн даваа цэдвэг гэх хүмүүс сэтгүүлчтэй зангаагүй уулзалт хийх ажиллагааг зохион байгуулах гэж байна. Өдөр нь 11 цагт ерөнхийлөгч нь мэдээлэл хийж дайрч нь оройн хөл авалт болох юм байна. Ингээд цаашаа Эрдэнэтийн энэ луйрыг дарах бүх ажиллагаа явагдана да. Тийм учраас энэ Эрдэнэтийн асуудлыг учрыг нь олоорой. Би хэрэг дуртатаа ингээд байгаа юм биш шүү. Энэ олигарх хувилдааны бүлэглэл чинь энэ ард түмний нуруундаар хувилд шиг суучхад энэ улсыг чинь самарчих гэдэг учраас би юм яриад байгаамаа. Яриад байгаа. Хэрвээ Эрдэнэтийн асуудал ингэж ерөнхийлөгч айлч төрийн яригдах байсан бол их хурлд энэ асуудал оруулж ирэх нь яасан. Засгийн газар одоо мөрдөж байгаа Эрдэнэтийн дүрмээр саналаа их хурлд оруулж ирж их хурлаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэр байхгүй. Тэр 6 сарын 13-ны 49-ийг энэ даваа хэрэгээс татгалздаг хурал дээр чинь Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтнууд орж бүтэн танилцуулсаар байгаад тэр шийдвэрийг гаргуулсан юм байлаа шүү дээ. Хуулийн зөвлөлт нь бүрэн төвшин гэдэг хүн нэгдүгээр урлагч нь урхан гэдэг хүн ороод засгийн газрын хурал дээр сайд шиг бүх юм танилцуулж байгаа энэ шийдвэрийг гаргуулад авсан байлаа шүү дээ. Эрдэнэт зөвхөн танилцуулгын уншаад үлдсэн бүх юмыг тэр хоёр хүн яриад дуусгасан юм байлаа шүү дээ. Хойно очиж баахан хэлцээр гэж элдв юм хийж ачаад засгийн газрын сайд шиг хуралдаан дээр нь оруулаад хүссэн шийдвэрээ гаргуулж яваад явдаг чинь